дараагийн мэдлэгтэй тавтай морил. За би та бүхэндээ өнөөдөр шинэ сарны тухай бичлэгээ хүргэе гэж бодож байна. 2 сарын 28-ны өглөөний энэ удаа болохоор өглөө юм билээ. Өглөөний 9:44 юм уу 9:45-ын үед одоо яг загасны ордны шинэ сар гарч байгаа юм байна. Тэгээд 2 сарын сүүлийн өдөр таарч байгаа. Тэгээд дээрэс нь энэ загасны орд нь болохоор ордуудын хамгийн сүүлийн орд бөгөөд юу гэдгийг одоо нөгөө нэг том юм цикл яг дуусч байгаа гэсэн утгаараа маш онцгой гэж үзэж байгаа юм байна л да. Тэгээд энэ сарны гол бүр онцлог нь болохоор шинэ эхлэл гэж үзэж байгаа юм билээ. 3 сарын 20-нд болохоор сансар огторгон шинэ жил гэж бүтэн жилийнх нь яг одоо манайхаар бол нөгөө 1 сарын 1 гэдэг шиг 3 сарын 20-нд яг тэр шинэ жилийн эхлэл болж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээд тэр утгаараа 2 сарын 28-ны шинэ сар болохоор шинэ эхлэлийг илүү ингэж онцолж байгаа гэж үзэж байгаа юм билээ. Тэгээд ерөнхийдөө бол тэр 3 сарын 20-ны шинэ одоо жилийн эхлэлийн бэлтгэл хэсэг гэж үзээд байгаа юм билээ. Одоо шинэ сарны энергийн үед та одоо нэг шат ахих тийм одоо цаг үе гэж хэлж байгаа байхгүй яа. Тэгэхээр одоо Нихонгод Японоор болохоор умаре каварул гэж хэлээд байгаа юм л да. Одоо шинээр төрөх бий болох ч юм уу шинээр ингээд өөрчлөгдөх гэсэн утгатай ийм point яваад байгаа байхгүй юу. Загасны ордон дээр ингээд яг маш олон од гарахс эрхсүүд ингэж бөөгнөрч байгаа юм байна л да. Тэнд ямар мессежийг одоо өгөх гээд байна гэдэг инхээр накама гэж байгаа байхгүй юу. Найз нөхөд одоо ингээд дотн нөхөрлөл. Тэгээд дараад нь болохоор хуваалцах гэж байгаа байхгүй юу. Өөртөө байгаа одоо хайр юу гэдгийг те гоё бүх зүйлээ ингээд хуваалцах. Тэгээд аз жаргал гэсэн ийм хөр өгсүүдийг мессеж болгож өгч байгаа юм билээ. Дээрэс нас юу хэлж гинүү гэдэг инхээр өмнөх одоо те хэрэггүй зүйлээ орхиод ирээдүгээ ингээд хүлээх биш. Гол нь өөрөө бүтээж бий болгох тэр одоо энергийг өөрөөсөө гаргах хэрэгтэй гэдэг. Өөрийнхөө одоо хамгийн дуртай өөрөөрөө амьдрах хэрэгтэй гэсэн тийм одоо гой мессежүүдийг өгж байгаа юм билээ л дээ. Энэ нь одоо өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэлх одоо болохгүй тий амьдралынхаа болохгүй байсан бүх зүйлүүдийг ингээд дуусгаад зогсоогоод тий орхийг нь орхиод тэгээд одоо нэг шат ахсан тийм шинэ амьдралыг бүтээхийн тулд тэрийгэ төсөөлж дотроо бодох нь чухал гэж байгаа. Тэгээд ингүүл яах вэ те тэгүүл яах болооч гэдэг юм уу нэг тийм эргэлзээтэй одоо юмнаас ингээд нэг тийм айсан бэргсэн зүйл бодох биш. Ийм байвал ямар гоё вэ? Ийм амьдрал бүтээгээд ингэж амьдрал ямар гоё юм бэ гэсэн нэг тийм сэтгэл хөдлөж догдолсон тийм баяр жаргалтай зүйлийг бодож төсөөл гэж байгаа байхгүй юу? Тэгээд гол нь түүнийхээ төлөө бас алхам хийх хэрэгтэй гэж байгаа. Тэг ингээд шинэ амьдрал гээл тэгэхээр юу үгүй л өнөөдөр байж исэн бүх юм ингээл байхгүй болгоол мэдээж те маргааш нь ингээл цоошин амьдрал бид нар бүтээж чадахгүй штэ. Тэгтээ өөрөөсөө шинэ энергийг гаргах хэрэгтэй гэж байгаа. Тэгээд шинэ энергийг ингээд өөрөөсөө гаргана, шинэ зүйлийн эхлэлийг тавина. Тэгээд өөртөө гоё тийм шинэ мэдрэмж төрүүлнэ гэсэн ойлголтууд яваад байгаа байхгүй юу? Өөрөө одоо бусдыг ингээд юу гэх болч юм уу энэ хүний ингээд шийдвэр ч юм уу ямар нэгэн зүйлүүдийг ингээд гаднаас ингээд хүлээх биш өөрөө бүгдийг шийдээд шинээр өөрийгөө сорих бэлтгэх тийм үе гэж бодороо гэж тэгж бодоод шинэ сарыг ашиглаад илүү томоор төсөөлж яг одоогийн миний амьдрал ийм байхад за нэг дараа нэг ийм амьдрал болондоо гэж биш бүр илүү томоор тийм маш томоор одоо баг төсөөлж чадхааргүй төсөөлж байгаагүйгээр өөрийнхөө амьдралыг томоор төсөөлж бодороо гэж байгаа байхгүй юу. Тэгээ бодоод үзэхээр ингээл цаанаасаа гоё баяр хөөр төрөөл үнэхээр тийм бол ямар гоё вэ гэдэг нэг тийм догдолсон сэтгэлийг өөртөө маш их бий болгох хэрэгтэй юм билээ. Жижиг зүйлийг биш манайхан нэг том төсөөлгээл ярьдаг шүү дээ. Яг тэрэн шиг маш хүчтэй томоор ингээд төсөөлж бодож бичээд үзээрэй. За бүр болохгүй бол бичиж болно л да. Зүгээр төсөөлөд бодсон ч болно. Ингээд өөртөө ийм мэдрэмжүүдийг аваад маш гоё юм төсөөлөөд ингээд ирээдүгээ бодоод за би ийм юм хийнэ гэд ингээд бид нар чинь нэг тийм догдолж баярлаж бодохоор
бид нарт чинь ингээд нэг тийм гоё энерги ялгарч байгаа шүү дээ. Тэр энергиэрээ хайрыг өөртөө зориул гэж байгаа байхгүй юу? Өөр лүгээ хайраа зориулаад өөрийнхөө хамгийн дуртай, өөрийнхөө хамгийн хайртай би гэдэг хүнийг шинээр апдейт хийгэрэй гэж байгаа байхгүй юу? Шинчилж бий болгоор гэж байгаа. Энэ одоо шин сарны үеийг ингээд өнгөрөөхөөр дараад нь тэр нөгөө шин нэг жилийн эхлэл сансар окторгын одоо нэг жилийн эхлэл явагдаж байгаа байхгүй юу? Тэнд бас маш том энергийн солилцол явагдах юм байлээ л дээ. Тэгэхээр одоо энэ шин сарыг ашиглаж бодож байгаа маань болохоор тэрний эхлэл гэж байгаа. Өнөөдөр 2 сарын 28-нд тэр шинэ эхлэлийг бий болгох энерги өөрөөсөө гаргаад одоо өөрийнхөө маш гоё том ирээдүг гоё ирээдүг гол нь төсөөлж бодороо л гэдгийг хэлээд байгаа юм шиг надад санагдсан. За тэгээд хамгийн түрүүнд одоо бидний хамгийн гоё ингээд энерги гоё шинчилж болох юм гэхээр юу байдгүй гэхээр ерөөсөө имижээ өөрчлөх ч юм уу өрөөндөө нэг жижиг юмыг өөрчлөх ч юм уу эсвэл одоо хумс хийлэгдэх ч юм уу яадгийн одоо жижигэн маш хэцүүгээр бодох хэрэггүй зүгээр ингээд өөрөө өөртөө зүгээр нэг шинэ гоё зүйл нэмдэг ч юм уу тэгээд тэр зүйлээсээ гоё ингээд өөрчлөлт мэдрэх нь хамгийн чухал. Одоо тэгэхгүй бид нар чинь маш том өөрчлөлт шинэ эхлэл гээл тэгэхээр бүр хэцүүгээр бас бодож болохгүй тэр энергийг гол нь өөртөө бий болгох нь чухал. Жохон амархнаар ингээд өөртөө ямар өөрчлөлт хийж болох вэ та бүхэн манаас тэрийг өөртөө бодоод өөрийнхөө хамгийн дуртай зүйлээр өөртөө нэг шинэ тийм өөрчлөлт хийгээд тэрнээсээ гоё нэг тийм өөрчлөлт төрсөн юм шиг тийм мэдрэмжийг аваад угаасаа бид нар чинь ингэдэг штэ одоо жижигхэн эмэгтэй хүмүүс бол нэг хумс хийлгцэн ч гэсэн тэрийг хараад сэтгэл нэг гоё өөрчлөгдсөн юм шиг сэтгэл хүртэл дагаал ингээл гоё болчдөг штэ тийм өөрчлөлтийг л гол нь ингээд энэ мэдрэх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгээд мэдэрж байгаа тэр мэдрэмжээ шин сарны үеэр ч гэсэн яг гоё ингээд байлгаад өөрсдийнхөө төсөөлж байгаа, бодож байгаа ирээдүгээ бүр илүүгээр төсөөлж бодороо л гэдэг. Тэгээд би өмнөх бичлэг дээр бас хэлжсэн дотроосоо бид нар ингээд өөрсдийгөө багаагаар өөрчилж ингэж явнаа. Тэгтээ дотроосоо өөрсдийгөө өөрчлөх зүйл маань ер нь бол альва ямар ч зүйл дээр маш их хугацаа зарцуулдаг. Дотроос өөрийгөө өөрчлөх нь маш их хугацаа зарцуулдаг учраас гадна талдаа бас баг зэрэг өөрчлөлтийг ингээд хийгээд өөрийгөө автаа тэгээ өөрийгөө шинчлээд сайжруулад ингээд явах бол хүний сэтгэл санаа ч гэсэн тэрийгээ дагаад энергиэрээ бас маш олон зүйл өөртөө илүү татах боломжтой гэж байгаа. Тэгээд ингээд ямар нэгэн байдлаар одоо аливаа зүйлийг хүслээ, гуйлаа гэхэд хит хамаарлын шинжтэй болоод энэ хүсэл маань л одоо биелэхгүй бол би ингээд жаргалтай байж чадахгүй ч гэдэг юм уу би ингээд болохгүй ч гэдэг юм уу тийм одоо энерги гаргаж л хамгийн гол нь болохгүй гэж байгаа. Тэгээд өөрийнхөө одоо хамгийн том хүсэл зорилгыг бодоод сарны энергит ингэж тулгуурлаж энерги маш өндөр байлгаж иж өөрийнхөө хүсэж байгаа амьдралыг бас өөртөө илүү татах боломжтой юм билээ л дээ. Аль болох эерэг байхыг үргэлж өөртөө ингэж сануулж агаарэ. За тэгээд хүн мэдээж амьдралтай сэтгэлээр унах янз бүр болох үе байна. Тэндээсээ буцаад маш хурдан ингээд өөрийгөө гаргаж чаддаг байх хэрэгтэй. Тэгээд өөрийгөө ямар байлгамаар байна гэдгээ ер нь бол тохиргоо хийгээд үзүүлэх зүгээр юм шиг санагдсан. Тэгээд та бүхэн маань одоо энэ сарны энергийг ашиглаад хүсэл зорилгоо бодохдоо биелэх болов биелэхгүй болов гэдэг дээр битгий хитэх поинтлороо тэгээд зүгээр л өөртөө гоё шин зүйл бий болгоод өөрчлөлтийг бий болгоод тэндээсээ гоё энерги гоё кайф аваад тэгээ өөрөөсдийнхөө төсөөлж байгаа ирээдүйн тэр гоё зүйлүүдийг бодож төсөөлөөд өөрөөсөө альвалах тэр баяр жаргалтай догдолсон мэдрэмжийг гаргаараа гэж хэлж байгаа юм билээ. За тэгээд өөртөө одоо хийхийг хүссэн зүйлүүдийнхаа алхмыг хийж шин сарны одоо энэ энергийг ашиглаад хүслээ бодохдоо хүсэл зорилгоо одоо бодохдоо сэтгэл хөдлөж ингэж догдолж баярлж байгаа энергийг л цацруулж гаргаж чадчихвэл тэгэл болоо. Тэгээд тэндээсээ өөрсдийгөө апдейт хийсэн мэдрэмж аваад тэгээ ингээд ямагт өөрийнхөө одоо энергийг байнга гоё эерэг байлгах тэр тохиргоогоор
байлгаж чадах юм бол аяндаа угаасаа хүний амьдралд ингээд таны хүссэн зүйлүүд багаагаар угаасаа орж ирдэг гэж байгаа байхгүй. Тийм болохоор хүн ингээ хичнээн зөндөө олон зүйлийг хүсээд ингээд яагаад биелдэггүй вэ гэхээр энерги нь маш доогуур байгаад идэг гэж үздэг учраас та бүхэн маань энэ шин сар, бүтэн сарны энэ энергийг ашиглаад ер нь бол өөрийнхөө энергийг гоё ингээд шинчлээд яваад ивэл бас зүгээр шүү гэж хэлмээр байна. За тэгээд та бүхэн маань сар шиндээ сайхан шинлээрээ тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.